Энэ бичлэгээрээ 87-63-аар үржүүлье. Үржүүлэх үйлслийг хийхэд хэрэглэгдэх зарим алхмуудыг энд үзэх болно. Хаалт задлах чанарыг хэрэглэе. Энд 87-г дахиад хичээ. Энэ бол 87. Харин 63 гэж бичгийн оронд 60 дээр нэмэх нь 3. Энэ хэдтэй тэнцүү байх вэ? 87-г үржих нь 60 дээр нэмэх нь 3. Энийг энд хуулаад тавья. Энэ бол 87-г үржих нь 60. 87-г үржих нь 60. Нэмэх нь 87-г үржих нь 3. 87-оор хаалт задлав. 87-г 60 дээр нэмэх нь 3-аар үржүүлнэ. Энэ бол 87-г 60-аар үржүүлээд дээр нь 87-г 3-аар үржүүлээд нэмсэнтэй тэнцүү. Би үүнийг арай ойлгомжтой болгохын тулд хаалт тавьж болно. Ойлгомжтой харагдаж байна. Одоо үүнийг хэрхэн бодох вэ? Тэгэхээр 87-г 80 дээр нэмэх нь 7 байдлаар бас бичиж болно. Үүнийг дахиад хичвэл ингэж бичих нь чанарын хувьд өөрчлөлт үзүүлэхгүй. Дахиад бичиж эдгээрийг хооронд нь сольж болно. Тиймээс энэ бол 60-ыг үржих нь 87 юм. Харин одоо энийг 60-ыг үржих нь 80 дээр нэмэх нь 7 гэж бичиж болно. 80 дээр нэмэх нь 7, үржих нь 3, эсвэл 3-ыг үржих нь 87. Энийг бичиж өнгийн солихгүйгээр хуулаа тавь. Нэмэх нь 3-ыг үржих нь 80 дээр нэмэх нь 7. Тэгээд яг ийм болно. Бүгдийг нь илэрхийллээ. Энд байгаа илэрхийллийг хэрхэн ойлгох вэ? 87-г үржих нь 60. Энэ бол 60-ыг үржих нь 87-тай тэнцүү. Бас 60-ыг үржих нь 80 дээр нэмэх нь 7-тай тэнцүү. Харин энд 87-г үржих нь 3 гэдэг бол 3-ыг үржих нь 87-тай тэнцүү. Мөн 3-ыг үржих нь 80 дээр нэмэх нь 7 ингэж бичиж болно. Гэтэ бид үүнийг дахиад задлан бичиж болно. 60-ыг үржих нь 80 дээр нэмэх нь 7-г дахин өргөдгөн бичиж болно. Тэгэхээр 60 адилхан өнгө сонгоё. Өнгийг нь солих муу харагдаж байна. 60-ыг үржих нь 80, нэмэх нь 60-ыг үржих нь 7. Нэмэх нь 3-ыг үржих нь 80, нэмэх нь 3-ыг үржих нь 7. Ингэж чинь. Тэгэхээр энд байгаа тоо болгон үржүүлэх үйлдэлд орж байна. Энэ 8 бол 80-ыг илэрхийлнэ. 7 бол 7-г илэрхийлнэ. Энэ 6 бол 60-ыг илэрхийлнэ. Учир нь энэ нь 10-ийн оронд байгаа. 8 бол 10-ийн оронд байна. Харин 3 бол 1-ийн оронд байгаа. Тиймээс энэ бол 3. Эдгээрийг хооронд нь үржүүлье. Бид 80-ыг 60-аар үржүүлээд 80-ыг 3-аар үржүүлнэ. Энд 7-г 60-аар үржүүлээд 7-г 3-аар үржүүлнэ. Дараа нь бүгдийн хооронд нь нэмнэ. Яагаад ингэж бичсэн бэ гэхээр жишээлбэл энд 6-8-ын 48 байна. Гэхдээ энэ бол 6-8 биш. Энэ бол 60 болон 80 байгаа. Тиймээс энэ бол 4800 болно. Энд 2 тэг байна. Тиймээс 48-ын ард 2 тэг байна. Харин энд 60-ыг үржих нь 7 буюу 420 байна. 6-7-42. Учир нь энэ 6 бол 10-ийн оронгийн тоо. Тиймээс 60 болно. 3-ыг 80-аар үржүүлвэл бид 3-8-24 гэдэг. Тэгэхээр 240 болно. Эцэст нь 3-7-21. Тэгээд энд үржүүлсэн тоонуудаа хооронд нь нэмнэ. Магадгүй та үүнийг хурдан бодох амархан арга байна гэж хэлж болох юм. Энэ бол зүгээр л үржүүлэх үйлийг хийх хялбархан арга. Ямар нэгэн ид шидийн хууль биш, хялбаршуулж бодсон илэрхийлэл. Мөн оронгийн хуваарлал хийсний үр дүн юм аа. Ерөнхий ойлголтоос бага зэрэг өөр байж болно. За тэгэхээр энэ нь хэдтэй тэнцүү вэ? Эдгээрийг хооронд нь нэмбэл 4800 дээр нэмэх нь 420, нэмэх нь 240, нэмэх нь 21. Энд нэг гарна. 20 дээр нэмэх нь 40, нэмэх нь 20 бол 80. 800 дээр нэмэх нь 400 бол 1200. Дээр нь 200 нэмбэл 1400 болно. 1400 тэгээд 5481. Энэ нь 5481-тэй тэнцүү. Хаалт задлах аргыг дахин хийвэл хялбар болох ба энэ нь энэ аргыг дүрсэлж харуулах
энгийн арга юм гэдгийг анзаарсан баг. Мөр багнан хэлбэрээр үржүүлье. 87-г 63-аар үржүүлэх үйлсийг хийвэл үнийг ингэж бичиж болно. 80 дээр нэмэх нь 7, 60 дээр нэмэх нь 3. Мөр багнаа ингээд зуръя. Хайрцаг шиг мөр багна үснэ. Энэ бол 2 тоог 2 тоогоор буюу 2-ыг 2-оор үржүүлэх юм. 2 мөр, 2 багна. Одоо бодвол 60-ыг 80-аар үржүүлвэл 4800 гэд өмнө олсон. 60-ыг 7-оор үржүүлвэл 420. 3-ыг 80-аар үржүүлвэл 240. Би үүнийг ижлэхэн өнгөөр бичье. Эцэст нь 3721. Тэгээд эдгээрийг хооронд нь нэмбэл 5481 гарна. Би чамайг 87-г 63-аар үржүүлэхэд уламжилт аргыг хэрэглээсэй гэж бодож байна. Тэгээд өөр байгаа хэсгүүдийг ажиглаад яагаад ижил байгааг хараарай. Үр дүн бол ижилхэн байна. Энэ бичлэгт үржүүлэх үйлийг өөр өөрөөр хийж үзлээ. Нэг бичлэгт үржүүлэх үйлийг өөрөөр аргаар хийж үзлээ. Үнэхээр сайн ойлголт өгсөн гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр үржүүлэх үйлдэлийг хэрхэн хийхийг харлаа. Үржүүлэх тоонууд хоорондоо хэрхэн холбогдож байгаа, энэ нь яагаад биелж байгаа талаар тодорхой хэмжээнд ойлголт авлаа.